дизайн руу орно те. За энэ хоёр аль хоёулаа болно. Энэ нэр болохоор woman гэл. Woman head ч юм уу те. Эмэгтэй хүний толгой гээд хаач. Энд бичиж чад. Head Deus. Хийдэж толгой өгдөг гэж. За жоохон гүйлгч хоёлаа харъя. За энэ болно шүү дээ. Ташаад болсон юм болох л. Тий, яг нөгөө хэрэгтэйсгээ хоёлаа аваад авчих юм чи. За яг хэрэгтэй зургуудаа хадгалж. Хоёул ямар ч 3 зураг олоод болно ш. Наад зурагч нь ч гэсэн зүгээр юм. За окей. Тэгээ одоо дахиад нөгөө нэг хамгийн эхлээд яасан зургийг харъя хоёлаа. Ингээл болоо юм ш те. За окей. За нөгөө сүйд татсан 3 зургийг хоёлаа тэр юу Photoshop руу оруулчих. Өнөөдөр юм асуух байсан юм уу? Нэг баахан бөмбөгдүүлээд одоо гурлангийн яах вэ? тэг гурлангийн оруулаад тий. Нэг хоёлаа pen төлөө delete хийчих. Энэ хэсэгт нөгөө юу ч гараад ирсэн байгаа харж байна. Delete нэг delete тарчих. За тэгээд ер нь move төлөө сонгочих за. Юу вэ нөгөө зураг ингээд чирээд оруулчихсан шүү дээ. Тий. Яг ингээд одоо энэ миний гурлах шиг байна. Гурлангийн яаж дэлгэсэн байгаа вэ? Гэхдээ одоо л 2 зураг л байна. Наад чинь болохоор арай өөр зүйлэх нөө ping гээд
Photoshop нээхээр хамгийн дөрөнд санал болгогддог гэх юм уу? Энэ дээдлийн хоёр нь юм байна тий. Тэгээ наад хоёр чинь тэгтээ дарахгүй шүү. Юу яадаг штэ. Эхлээ зургнуудаа оруулж. Наанасаа бол хараад иргүй. Хараад лсэн чи эндээсээ л нэг оруулчмаар юм шиг санагдаад байгаа юм шиг байгаа тий. Дэлгэцнээсээ л нэг бага хуулж авсан байгаа газараа л юу хийчих. Яа ордгүй. Яаж хуулах юм? За ингээ. Шууд чирж оруулж чадахгүй айгүй жоохон төвхтэй байж магадгүй тий. Photoshop руу гарч. Тэгэхээр хоёулаа зөвхөн чирж оруулахаас гадна файлснээс оруулж мэддэг болсон байгаа шүү дээ тий. Open-аас. Эсвэл зүгээр open гэж. Open-аас гэхээр энэ за энэ дээр нэм оруулчих гэдэг. Open дээдлнаад энэ гурав тий. За одоо хоёулаа нэг эхээ бэлдээ. Эхний одоо юу гэхээр зургийнхаа нэг үндсэн хэмжээг үгүй нэ хоёулаа new файл үүсгдэг штэ. Энэ зургнуудаа нөө байршуулах талбайгаа гэх юм уу? Хариулах би муу. Ер нь бол нэг хэлэхгүй байхыг хичээгээл байгаа. Хэмжээгөө өгнө. Тийм ээ хоёул ямар ч байсан. Энэ бол самсаа ингээд дарамт хэмжээнд ингээд гараад ирсэн шүү дээ. Тий. Өөрчилж болно. Хэмжээгээ өөрчлөхгүй мó. Өргөн өндөр тэгээд хэмжээсээ болохоор сантиметраар юм уу, миллиметрээр юм уу? За хоёлаа метр 50 хэмжээтэй баннер бэлтжиж идэх үү?
За энэ дээрээ баанарынхаа өргөний хэмжээг хийгээд өч. Цэг мэг тавихгүй шүү. За шууд ерөөсөө метр тавигдгийг 1500 гээл. За. Resolution-аа болохоор жоохон том юу хэмжээтэй болохоор нэг 75 ч юм уу ингээ баг болгоод 43-аас хаа. Тэгээд за бусдууд нь болохоор асуудал байж байгаарай. Хоёлаа юу бэлтгэж байгаа штэ. Хэвлэл бэлтгэж байгаа штэ тий. Нэг хэвлэх гэж байгаа учраас color mode сонгож өгнө. Тэгэхээр хэвлэлийн өнгө бол smoke. Хэвлэлийн өнгө 4 өнгнөөс бүрддэг. За тэгээд босон болвол үүсгэн тийм ээ. За хоёлаа нэг босоо хэлбэртэй юм үсгчихтэй. Хэвтэй болгоч хоёлаа. Хэвтэй болохын тулд images руу ороод rotation гэж хаад image rotation. Цагийн зүүнний дагуу нэг эргүүлэхэд болно. За одоо хоёлаа Windows-ийн Orange цэс рүү ороод нөгөө бүх оруулж ирсэн зургуудаа зэрэгцүүлж харъя. За 3 зураг өчрөө ба 4 ба ойлоо. За 4 ба юм шүү дээ. За ингээ бүгднийг харж учраас нэг нэг нь чирээ оруулчих. Жижигхэн байгаа ч ер нь анзаарч байна уу? Хоёлаа их том нэг зураг хийж байгаа болохоор яг бодит байдал дээр ч гэсэн метр 50 дээр фото зураг тавихаар нэг иймэрхүү л харагдах байх та. За орчч энэ. Жижигхэн юм. За одоо бусдуудын хоёлаа X левч. Энд дараад. За ямар ч хэсэн юу ич. Зургнуудаа томруулч. Зумээр биш нөгөө юг хэмжээг нь томруулдаг штэ. Одоо бол хоёулагийн сонгосон байгаа зургийн энэ зураг байх шиг байна. Энэ гэсэн. За энэ дээрээ Ctrl TV дардаг тий. Томруулна. Shift гэдэг үү? Alt та зэрэг томруулчих. Тал тийш энэ. Зүүмээ болиулчих багасгачих. Тэгэхгүй болохоор зураг чинь амар томорж байгаа юм шиг харагдаад байгаа бол яг бодит байдал дээр жижиг хэвээрээ л байгаа. Cancel гэж хаад
зураг нь нэр дарчих болно. Аха. Эхлээд зүүмээр юу ч цаасаа нэг их бэлтгэлээ бүтэнгээр нь харж. За тэгж яагаад зураг томруулаа. За энэ гурван зурагнаас алийг нөгөө нэг том тойрогт нь оруулах байлаа. Нэг л болж. За тэгвэл нэлээд том болгоч. Зүгээр томрол. Өшөө томруулж. За нэг иймэрхүү хат болох уу? Apply. Ер нь бол дээр байдаг зөв тэмдэг эсвэл мөн штэ. Гараасаа энтрээ дарах байсан шүү за. За энэ зураг маш чанар муутай болохоор юу яаж задраад хүм үгүй нь мэддэхгүй байгааз. За яхаа хоёлаа нэг чанартай зураг авсан болвол юу яачих болохоор байсан. За энийгээ доотлолт нь оруулчих. Нөгөө хоёр зургийг мэдэхгүй байгаа шүү дээ. За надад ирж нэг тиймэрхүү хат болох хаа тий. За энийгээ ер нь нэг мэдэхгүй байх шиг байна. Би хэлж өгье. За одоо улаан зургийг сонгож аваад. Эсвэл мартсан уу? Жаахан томруулж өшөө томруулж. Томруул. За энэ дээр дардаг ш тий. Эсвэл keyboard-наас энтрээ дардаг тий. Энийг ерөөсөө хэрэглэхгүй зүгээр яаж ижээд нэг азар болгочаад. За одоо хэлээ үндсэн юун дээр болохоор нэг иймэрхүү тойрог хийгээд өгч. За тэгэхээр ингийн тулд нөгөө яг зурган дээр очиж шít. Баялаа. Зургаа сонгон те. За тэгэнгүүтээ одоо маск одоо хоёул ашиглаж сорно. Байна. За нэг сая хальт нэг өөр юм читрэрлээ. За одоо окей дарч явчихсан. Нэг диск C диск чинь дүүрсэн байгаа учраас өшөө өөр үйлдэл хийхэд компьютер чинь хүлээж авахгүй гэж байгаа байхгүй юу? За Windows руу орч. Би нэг зүйл заагаад өгчээ за. Энд Windows гэдэг нэг start гэсэн үг. Эсвэл ингэ бичиж Control R. Биш юу юм бэ? Цонхоо R-тагаад арч. За run гэдэг чинь дөө байна. Run. Энийг болохоор цонхоо юутэйгээ дарчдаг хөө. Энэ дээрээ 2% тавьчих. Хувь байдаг шүү дээ процент.
энэ нэг Наад хоёр арилгаад. Та хоёрын тоогооч гэсэн арилгач. 2%. за. За 9-ийн 5 ах шүү. Тэгээд 2%-ийнхаа голд нь англиар temporary гэдгийг temp T E M O үсгээр арилгач. Тэгээд Монгол эр хэсэг P. За enter дарчих. За бүгднийг нэтгэжүүлээд Ctrl A гэж. Delete. Continue. За don't test юу тэр нэг чагтлах юм байгааз do test for all тэрнийг л skip гэх энэ бол устдаггүй файлууд одоо нээлттэй байгаа ажиллаж байгаа файлууд гэсэн үг. Skip голынх нь дарч. Дахиад за одоо буцаад дэлгэц рүүгээ ороод хогийн саваа хоосолж. Цэвэрлэгээ хийж ийн гэсэн үг байхгүй юу? Наад бол хаацсан ч болно дөө. Хогийн сав нь ханаа recycle. R хогийн савнууд нь байх хэрэгтэй тий. Тэр recycle bin гэдэг. За энэгээ бүгдийг идэвхжүүлж авсдагч. Ингэхгүй бол компьютер чинь дүрчиж. Photoshop өөр айгүй их хэмжээт эзэлдэг байхгүй юу юм хийхэд. За одоо Photoshop руу гарч. За тэгэхээр Ctrl D хийчих. Canva яцсан маань V хэсгээд арчих. Selection төлөө.
Canos-аа сонгочих. За тэгээд зураг идэвхжүүлсэн учраас юу ич? Cancel хийчих надаа. Одоо хоёлаа нөгөө бөөрнгийн хэлбэрээр тастаж авах гэдэг шүү дээ. Тэгэхээр shift төлөө сонгоно. Нэг юу үсгдэг хоёлаа маск үсгээд байсан шүү дээ өчигдөр хичээл дээр. Тэрэн шиг shift төлөө сонгоод shift tool гэдэг нь болохоор энд дэд. Бид хоёр нэрлэхгүй шууд эндээс аваа яваад байсан байж магадгүй. За тэгээд бөөрнгийн үсгэж нэлээд том байраар shift-тэй дараарай. Тэгвэл яг гоё нэг зөв бөөрнгийн үс болж яана болж. Явал. Өшөө, явуулч. Заавар болцсон шүү. Энтрээ дараад болцсон байна те. Төр зургийг энэ дээр дараад энэгээд болцсон зүгээр. Өнгө сонгох хэрэг байхгүй. Буцаагаад юу үсгээ дараад юу дараад гэсэн selection төлөө сонгоод за баг зэрэг юу ич баг зэрэг чилдэггүй нилээн ийшлүүлчих. Энд яг нэг гол тэнхлэг нь байгаа шүү дээ. Гол тэнхлэгээ нэг энэ хавьд ч юм аваад ирэхэд бараг болчихоор. За бараг жоохон их төрчлээ ийшлүүлчихье. За өшөө явуулж. Явал. Арай төрчүү. За болчихчаа хаа. За одоо хоёлаа маск үсгэнэ. Энэ 17 болохоор за энэ дээр нь дарчих. Тэг сум нь арай өөр болно биш. Энийг итгэжүүлсэн хэвээрээ. Тэгээд маусаа нэг энэ гол хавцаа наваад ир. За shift-тэй дардаа. Биш шүү. За маус хоёроо дарчих. Тэгээд энэ дээр маск нь үсэх байх шиг байна. Одоох би 17 дээр зүгээр ер нь бол тэгэхээр сая бол хоёлаа харчлаа шүү дээ. Яг нөө миний компьютер дээр 19 дээр бол айгүй амархан үсч чаад.